Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Pole dance-ийн анхны шатны 2 дахь дугаар эхэлж байна. За эхлээд бие халаалтаараа эхлэе. Толгооноос эхлээ тойрог явлаа. За нөгөө тийш нь эргүүлээд бие халаахдаа маш тайван нухаж өөх хэрэгтэй. За баруун гараа хажуу тийш нь зүүн гараа чагтлаад хойш нь татна. Толгой баруун тийшээ. Гараа дээш нь доош нь болгоод мөрийг сунгаж өгнө. За нөгөө гараа зүүн гарыг толгой зүүн тийшээ. Гараа дээш нь доош нь явуул мөрний энэ булчинг сунгах хэрэгтэй. За гараа дээрээ авчаад баруун тал руугаа тойрж эхэлнэ. Баруун гараа сайн доош нь явуулаад зүүн гараа авдаасна. За чээж нурууны хэсгийг сайн халааж өгнө. За нөгөө тишээгээ. За хоёр үлийг хооронд нь жоохон зайтай байжгаад өвдөг халаая, хагас суун. Өвдөг хэсгийг халаая. За хоёр үлөө нийлүүлж аваад өвдөг тойруулна. Нөгөө тийшээ. За баруун үлийн шагааг халаая. Гадагш нь эргүүлнэ. Үлмээгээрээ тулж агаад өвдгөөрөө шаагаараа сайн тойруулж өгнө. За дотгош нь нөгөө тийшээ. Дотор тал руугаа эргүүлж өгнө. За зүүн үлийг тойруулъя. Гадагш нь өвдөг шаагаа сайн тойруулж өгнө. За пол дээр одоо бие даад сурахын тулд эхлээд сунаа. За 1 удаа хийхдээ 10 удаа хийн. За нэг удаа сунахдаа 10 удаа хийн. За давталт нь болохоор 3-аас 5 удаа хийж болно. Дараа нь сайжраад гэхээр 20-оор 5 удаа 100 хийж болно. Хэрэг сунаа гар нь төдөж ийнэ чадал орно. Тийм учраас пол дээр өөрийгөө бие даад сурна. За пол дээр дээшээ авиралт суръя. За баруун гар доороо тулаад багнаад тоогоороо тулна. Зүүн гар дээрээ. За баруун үл багнаа ороогоод өвдгөөрөө сайн хавчна. Зүүн хөл урдаа өсгөөрөө полоо хавчаад өвдгөөрөө багнаа хавчна. За эндээс дээшээ гарахын тулд хөлөө дээш нь татаад гараа дээш нь явуулна. Хөлөө багантайгаа ойрхон татлаа дээшээ. Буухтаа багнаа дагаж буун, өсөрж буухгүй. За дахиад автъя. Хөлөө татлаа. Бие дээш нь багантайгаа ойрхон. Зүүн гар тулаад баруун гар дээрээ. Багнаа татаад дээшээгээ. Буухтаа багнаа дагаж буун, өсөрж буухгүй. Өсөрж буух юм бол одоо хөл гэмтэх аюултай байгаа. За энэ дээшээ авиралтаа эргэлттэй бүгдээрээ гарц суръя. Баруун үл багныхаа хажууд баруун гар дээрээ, зүүн гар хажуудаа. Зүүн үл тойроод урдаа баруун үл доороо. Эндээс дээшээ авирлаа. Хөлөө татлаа. Авирлаа. Татлаа. Буухтаа багнаа дааж байна. За дахин харуулъя.
Багантайгаа орхон. За дараагийн дасгал маань эргэлттэй авирж агаад багнаа тэрврээд хөлөөрөө одоо гуйны одоо энэ дотор энэ булчин хэсгээр багнаа хавчиж сурах хэрэгтэй. За эхлээд дэшээ гарахаас өмнө доороо хөлөөрөө хавчиж сууж үзье. Зүүн гар дээрээ, баруун гар доороо. За хөлөө хоёр тиш нь эхлээд салгаж сурна. Буцаад тавилаа. Дахиад буцаад тавилаа. За багнаа хоёр хөлөөрөө хавчихын тулд энэ тулсан тохоогоо дээшээ гарчаад тулсан тохоогоо ийш нь оруулаад багнаа тэрвэрж өгнө. За харуулъя. Хоёр хөл салгалаа. Багнаа оруулаад хавчна хөлөөрөө. За дахиад харуулъя. Энэ тулсан тохоогоо ийшээ ингэж оруулж авчиж өгнө. За багнаа ороод суун. Зүүн гар дээрээ ингэж барихгүй энэ маш аюултай. Өөрлөгөө харуулж барина. За эндээс баруун гар ийшээ орлоо. Хавчлаа. Буцаад орууллаа. Буулаа. За энэ хөдөлгөөнөө эргэлттэй хийж үзье. Нөгөө гараа авч болно. Энэ гараа баруун гараа зөв полоос авчиж өгөх хэрэгтэй. Дээдлийн гар барьлаа. Авлаа. Буулаа. Багнаа дагаж бууна. За дараагийн дасгалаа сурцгаая. За зүүн гар дээрээ баруун гар багнаа тулна. За эндээс баруун хөлөө жоохон тойрог ирлээ. Хоёр өвдгөөрөө хавчаад бүксөө хошоо. За энэ дасгал байгаа. За энэ дасгалыг сурахын тулд эхлээд хоёр өвдгөөсөө энэ багнаасаа хавчих хэрэгтэй. Үлмигээ дээшээ ингэ татаад багнаасаа хавчих хэрэгтэй. Тохоогоо мөн эндээ сайн тулах хэрэгтэй. Зүүн гар дээрээс зүүгдэнэ. Доотлын гар тулна, дээдлийн гар сайн зүүгдэх хэрэгтэй. За дахиад үзүүлье. За дараагийн дасгал маань багныхаа урд зогслоо. За зүүн гараа дээрээ баруун гар доороо. За хөлөө зүүн хөл хоошоо тавилаа. Баруун хөлөөрөө багнаа оруулаа. За эндээс зүүн хөлөөрөө түлхээд иргэнэ. За саяны дасгалыг дахиад харуулъя. Зүүн гар дээрээ баруун гар доороо. Баруун хөл багнаа орооно. Иргэлээ. Зүүлээ түлхээд иргэнэ. Пол дэнсийн 2 дахь дугаарынхаа хичээлийг эхнээс нь бүгдийг тавьтээ. Хөлөө татлаа. Баруун гар тулаад бие дээш нь зүүн гар дээрээ. За эргэлттэй авиралтай үзье. За дараагийн дасгал. За баруун гар доороо зүүн гар дээрээ баруун хөлөөрөө жоохон түлхэж эргэлт гаргаад хөлөөрөө хоёр өвдгөөрөө хавчна. За дараагийн дасгал. Зүүн гар дээрээ
баруун гар доороо, баруун хөлөө поло орооно. Би тэгшин биш, баг зэрэг нуруугаараа хотоосон байдалтай. Зүүн хөлөөрөө шалнаасаа түлхээд эргэнэ. За дахиад харуулъя. Зүүн гар дээрээ, баруун гар доороо, баруун хөлийг багнаа ороолоо. Нуруугаараа баг зэрэг хотооно. Эрэхтэй зүүн хөлөөрөө түлхлээ. Эргэлээ. За энэ саяны энэ дугаарын хичээлээ энэ дасгалуудаа хийж дуусныхан дараа гараа сунгаж амраах, хөлөө сунгаж амраах. Ер нь бол пол дэнсийн одоо гол чухал дасгал бол сунгалтын дасгал байгаа. Маш хатуу хүн бол пол дээр одоо юм хийх бол бас хэцүү. Тийм учраас сунгалтын дасгал маш сайн хэрэгтэй. За энэ дасгалуудаа хийсний дараа мэдээж гарын одоо шууны булчин бол маш их ядардаг. Тийм учраас гараа сайхан сунгаж өгөх хэрэгтэй. За хөлөө салгаад суугаад хоёр гараа эргүүлээд жоохон урагшаага гараа тавиад энэ шууны булчин татаж амраах хэрэгтэй. За хоёр гараа гадагш нь эргүүлээд энэ дээрээ бас дарж өгнө. Гараа хоёр тийш нь дарж агаад хоёр тийшээ явуулж өгнө. За хөлөө нийлүүлээд хөлийн энэ арын шүрмсийг бас маш сайн сунгах хэрэгтэй. Тийм учраас хөлийн сунгалтаа шахахын тулд гараа дээрээ авлаа. Гидсээ гуйн дээрээ наагаад урагшаага тонгоогоод өөрийнхөө одоо чадах хэмжээнд одоо сунгах хэрэгтэй. Бас хэцүү байвал буцаад болоо дахиад одоо хүмүүс сонголт хийхдээ бие ингээд жоохон ингээд дүүжин дайж маягаар ингэж шахаад байдаг. Энэ бол шахалт болдгоо. Тэгэхээр одоо хамгийн эцсийн зэг дээр очиод удаан барьж өгөх хэрэгтэй. Дотроо 60 толох хэрэгтэй. 1 минутаас эхэлнэ. Сайжраад ирэх юм бол 2-3 минут сайн шахах хэрэгтэй өөрийгөө. За дахиад үзүүлээ. Өвдгөө айл болох нуглахгүй байх хэрэгтэй. Чэжээ гуйн дээрээ сайн нааж өгнө. За хөлийн сонголт гэвэл баруун хөлийн сонголт явна. Зүүн хөлөө хойноо, баруун хөлөө урдаа тавиад урагшаагаа сууж өгнө. Энэ дээр хоошоо гидэж бас болно. Урагшаагаа тонгоож өгнө. За мөн хийшээ. За хоёр улаан нийлүүлээд гараа урдаа тавьжаад гараа урагш нь явуулна. За энэ бас хөлний сонголт бас нурууны сонголт орж ирдэг. Тухай газар хүргэн. За пол дэнсийн өнөөдрийн хичээл маань дуслаа. Дараагийн хичээл дээр илүү сонирхолтой хичээлүүдийг заах болно. Баярлалаа. Баяртай. Just taking